сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, Автаартай хамт олон холбооны бүгд найрамдах Герман улсын Wolfsburg хот ирсэн байна. Тэгээд Wolfsburg хот бол Берлин хотоос нэг 200 гаруй км-ийн зайтай байрладаг хот. Тэгээд энгийн хүний хувьд энд бол үзэж харах юм ерөөсөө огтхон байхгүй. Харин автомашин сонирхогч хүний хувьд бол энд бол заавал ирж үзэх ёстой газрууд байна. Тэгэхээр хэдүүлээ дотоошоо орцгоё. Хаана ирсэн бэ гэвэл Германы Volkswagen Group-ийн Autostadt автомашины зогсолбор газар ирсэн байна. Тэгээд энд ирэхэд тасалбараа 18 еврогоор авч байна. Тэгээд хэлээ дотоошоо орцгоё. Event тэтгэгч Ondo брэнд StorePay. За тэгэхээр дэлхийн хамгийн том хоёр автомашин үйлдвэрлэгч групп гэвэл нэгдүгээрт Toyota бол орж байгаа. За хоёрдугаарт нь Volkswagen групп ордог. Тэгээ Volkswagen групп энэ хоёр болохоор энэ бол жил болгон яг өөрөө өсөж байгаа тоогоо өсөлтөд явдаг. Жилд дунджаа нэг 10 сая орчим машин үйлдвэрлэдэг ийм хоёр групп компани. Тэр ч утгаараа миний хувьд бол Volkswagen группийг номер 1 гэж үздэг л дээ. Яагаад тэгэхээр Toyota улсгүй нэг төрлийн машинуудаа хийгээд үйлдвэрлээд зараад явж байгаа бол Volkswagen групп нь өөрөө дэлхийн хамгийн том автомашины үйлдвэрч групп гэдэг утгаараа маш олон брэндүүдийг эзэмшдэг. Жишээ нь өнөөдрийн бидний сайн мэдэх Bugatti брэнд, Bugatti байна, Bentley байна, Seat байна, Skoda байна, Audi байна, Porsche байна, Ducati гэх мотоцикл байна, Supra байна. Тэгээ Seat гэдэг машин байна. Гэх мэтчлэг 10 томоохон брэндийг эзэмшдэг дэлхийн хамгийн том групп. Тэр ч утгаараа энэ автомашины зогсолбор бидний энэ хойно автомашины зогсолбор Autostadt гэдэг газар нь өөрөө муу адил бас дэлхийн хамгийн том автомашиныхаа үйлдвэрт хажууд нь байж байгаа хамгийн том автомашины зогсолбор газар юм байна л да. Тэгээд энэ ард талд байгаа барилгууд байгаа. Одоо энд болохоор автомашины музей байгаа. Тэгээ музей зөвхөн Volkswagen групп гэхээс зүгээр дэлхийн яг машины холбогдлолтой тийм үзмрүүд энэ дотор байрлаж байгаа. За тэгээ ардуур байрлаж байгаа энэ байшингууд нь бүгдээр яг тус тусын гэсэн өөрийн нэртэй. За зарим нь Bugatti-гийн байшин, Lamborghini-гийн байшин, Porsche-гийн байшин, Audi-гийн байшин гэдэг тус бүртээ ингээ өөр гэсэн нэртэй. Тийм онцлогтой. Тэгээ бид нар өнөөдөр энэ байгууламжуудаар явж үзнэ. Тэгэхээр хамгийн ард хоёр шилэн өндөр байгаа. Нөгөө нэг Google дээр хайхаар гараад ирдэг хоёр шилэн гараж шүү дээ. Тэр болохоор ямар учиртай вэ гэхээр зарим автомашинуудыг эндээсээ хүлээлгэж өгдөг байна л дээ. Үйлчлэгчид. Тийм болохоор дэлхийн хамгийн өндөр гараж гэж явдаг юм байна. Тэгээд тэр болохоор яг шинэ үйлдвэрсэн машинууд нь тэр дотор байрлаж байгаа шилэн гаражаас гараад хэрэглэгч рүү гашаад хүргэлтэнд гардаг. Ийм учиртай байрлаа. Тэгээд хэрвээ та автомашин сонирхогч тэрсэн бас Германд ирээд гоё газруудаар орё гэж хэрвээ боддог бол заавал ирэх ёстой газрууд нэг ч юм бол Autostadt. Ингээ хэдүүлээ ийш одоо музейр орцгоё. Volkswagen группийн үед яаж үүссэн бэ гэхээр 1938 онд өнөөдрийн бидний сайн мэдэх Porsche брендийн үүсгэн байгуулагч Ferdinand Porsche гэдэг хүнд гэр бүлийн хоёр хүүхдээ суулгаад 100 км/цаг хурдлах боломжтой. Дээр нь худалдаа авах боломжтой буюу тухайн үедээ 1000 доош маркас хэтэрхээргүй үнэтэй автомашины дизайныг хийж өгөөч гэдэг ийм гэрээг Ferdinand Porsche-тай байгуулснаар хамгийн анхны Volkswagen группийн эхлэл тавигдсан үүсдэг бөгөөд яг одоо бидний ард зогсож байгаа энэ загвар бол Ferdinand Porsche-гийн бүтээсэн дэлхийн хамгийн анхны Volkswagen Beetle.
Тэр Wolfsburg хотод байрлаж байгаа Auto Stadt гэдэг цогцлбор нь болохоор зөвхөн Volkswagen Group-ийн машинууд байдаггүй. Энд болохоор автошин цогцлбор гэдэг утгаараа дэлхийд ховор нандин тооцох машинуудын нэлээд олон загварууд байгаа. Түүний нэг нь бидний хажууд байрлаж байгаа 9489 кинонд гардаг Deleron DMC 12 гэх загварууд байгаа. Тэгэхээр Auto Stadt-ийн бидний одоо байрлаж байгаа яг энэ орцсон байгаа барилга нь болохоор 4 давхар байрлал 4 давхар. Тэгээд автомашины музей гэж явдаг газар. Энд нөгөө 1886 оны чинь автомашины хамгийн анхны машины копи хэлбэрүүд нь байна. Тэгээд хамгийн анхны Bentley, хамгийн анхны Bugatti, тэгээд Америкийн Chevrolet, Америк булчингууд, тэгээд мэдээж Volkswagen Group-ийн машинууд. Дээр нь тэр иймэрхүү ховор содон машинууд аягүй их байдаг. Энэ барилга нь эхний орж байгаа барилга бол ерөөсөө тэр чигээр яг 4 давхар автомашины музей барилга. Үүнээс гараад болохоор тус бүрдээ брендийн юунуудаар орно хэдүүлээ. Барилгуудаар нь орно. Тэгээд дээр нь дэлхийн хамгийн том автомашины цогцлбор газар гэдэг утгаараа бас мөн дахиад зөвхөн барилга биш. Та энэ хүсэх юм бол Volkswagen-ийн шин загваруудыг яг оффроуд дээр, on-road дээр үнгүй унаад ингэ тест хийгээд явах бүрэн боломжтой байна. Тэгэхээр хэрвээ та Германд ирж байгаа бол заавал энэ Auto Stadt гэдэг энэ газраар ороорой гэж би танд зөвлөе. За тэгэхээр Auto Stadt-ийн цогцлборын маань музей хэсгүүдээ бас нэлээд шинжилгүүд хийж байгаа юм байна. Өмнө нь ирэхэд энэ зүүн талынх болохоор Bugatti-гийн барилга, дотор нь толин Bugatti, дээр нь дахиад мотор хороо бунустай. Энэ баруун талтай хар байшин болохоор Lamborghini-гийн байшин. Дотор Lamborghini-гийн ханднууд зэрэгж идэг гэсэн. Тэгээс энэ жил ирсэн, энэ удаад ирсэн апдейт хийж байгаа юм байна. Музейд нь шинжилж байгаа юм байна. Тэгэхээр энэ оны сүүлээр юм уу, эх онд ирэх юм бол бүгд дандаа цоошин үзмөрүүдтэй болчих юм байна шүү. Тэгэхээр хэрвээ та ирэхэд төлөвлөж ивэл эх оны 1-3 сарын үед ирэх юм бол аюу гой тохиромжтой цаг үед ирэх нэ. Thank you. You can start with the exhibition. Thank you. За түрүүний хэлдэг Auto Stadt-ийнхаа нэг барилга болох Skoda-гийн барилга руу ороод ирчихсэн байна. Skoda брендийг бас Volkswagen Group эзэмшдэг гэдэг бас манайхан тэр үр сайн мэдэхгүй баг. Тэгээд Volkswagen Group эзэмшдэг дэлхийд 10 одоо юу гэдгийг алдартай брэндүүдийн нэг нь бол яа харахгүй Skoda Чехийн брэнд тийм ээ. За бид нар Audi-гийн барилга руу орж ирсэн байна. Тэгээд миний хувьд бол бас нэг дуртай брендийн нэг бол Audi юу гэхээр Audi брэнд Audi нь өөрөө Volkswagen Group-ийн илүү тийм инновацлог, илүү тийм cool тийм сэтгэлгээтэй хүмүүст нь зориулж гаргасан гэдэг онцтой. Тэр ч утгаараа юу гэдэг бас инновацлог, модернист гэдэг ийм чиглэл рүү явдаг болохоор Volkswagen Group-ийн цахилгаан машинууд ерөөдөө бүгд Audi-гээр явж байгаа. Түүний нэг нь нөгөө Dakar Rally дээр сэнжил төрүүлдэг Carl Sainz төрүүлсэн шүү дээ. Энэ жил чинь Dakar дээр Carl Sainz Audi e-tron машинаа төрүүлсэн. Бас дээр нь Ken Block-ийн нэг Audi-тэй бичлэгүүд байдаг шүү дээ e-tron. Тэгэхээр ерөөдөө нэг Audi-гийн загваруудыг ингээ харахаар ер нь нэг тийм нэг ирээдүйн машин гэдэг байдлаар харагдах нэг тийм мэдрэмжийг өгöd байгаа юм шиг санагдав.
Тэр чигтаараа бас дээр нь хит гангийн мал Audi-д байдаггүй. Тийм болохоор Германд ч бай ер нь дэлхийд залуучууд бай ер нь сонгож байгаа Audi сонгож байгаа хүмүүс нь илүү нэг хэв маягт баригддаг. Илүү тийм юм шинэлэг, илүү тийм кул тийм хүмүүс ихэд Audi сонгож унж байгаа гэж харагддаг юм лээ. За Audi-гийн цахилгаан машины дундаас e-tron-ийнхаа GT гэдэг загвар сайхан шинээр гарсан. Тэгээ e-tron GT загварын онцлог нь бол юу гэхээр Porsche Taycan дээр хийж гаргасан загвар. Тэгээ Taycan бол илүү харахад үүдээ Porsche-гийн үндсэн философи болох даруй төлөв байдал нь ерөөдөө харагддаг бол e-tron-ууд бол тийс өөр илүү тийм агрессив хурцөнттэй загвараар бүтээгдсэн байлээ. За тэгэхээр Volkswagen группийг бол миний хувьд дотроо бодохдоо дүгнэлттэй дэлхийн хамгийн шилдэг автомашин үйлдвэрлэгч групп гэж үздэг. За одоо жишээ нь дэлхийд дээр одоо жил дээр 10 сая машин тогтмол үйлдвэрлэж зарж чаддаг хоёр том брэнд их группийн нэг нь мэдээж Toyota, Volkswagen байгаа. Тэгээ Toyota-гийн болохоор мэдээж чанартайгийн хувьд сайн чанартай брэнд. Дээр манайтай ойрхон болохоор биднэрсэн Toyota аягүй дуртай манай замын нөхцөл байдал таарсан. Тэгвэл юу гэдэг энгийн жишээнээр ярих юм бол нэг хоол аягүй олон зардаг рестораныг сайн ресторан гэж хэлэх үү. Эсвэл олон төрлийн хоол гаргаад тэд нар бүгдээрээ аягүй амттай чанартай хүмүүс дуртай үйлшүүлдэг тэр рестораныг сайн ресторан гэж үзэх үү. Тэгэхээр миний бодлоор хоёр дахь төрөний хэлдэг рестораны хувьд бол яач вэ Volkswagen брэнд. Тэгвэл Volkswagen-ийнхаа өөрсдийн цахилгаан машины хөлбөрүүдийг Audi дээр илүү төлхөө явуулдаг. Саяхан бас энэ онд Dakar Rally буюу хөдөө төгтний хамгийн алдартай оффроуд тэмцээн дээр Carl Sainz Dakar-д Audi-гаар төрүүлсэн байна. За дээр нь Ken Block бол жишээ нь одоо Audi-гийн e-tron машинаар аюул контентуудыг хийдэг. За Porsche-гийн хувьд бол ингээд үйлдвэрээс гарснараа хамгийн шилдэг спорт машин гэдэг энэ тайтлыг маш сайн хадгалж үздэг. Тэр ч утгаараа 2018 онд хийсэн Nürburgring-ийн рекорд нь одоо шивдэгдээгүй байна. Дэлхийн хамгийн залуучуудын хамгийн дуртай спорт автомашины брэнд бол Porsche гэж одоо хүртэл явж байна. За тэгээд тансаг зэрэглэлийн брэнд болох Bentley брэнд байна. За дээр нь дахиад бас юу байгаа? Ачааны машинууд байгаа. Мотоцикл гэвэл бидний сайн мэдэх Италийн брэнд Ducati гэх брэнд байгаа. Тэгэхээр ер нь бүх брэндүүдийг бүгднгийн нэг доор нь байлгаад бүгднгийн тусалт нь анхны үүсгэн байгуулсан хүн болоод тэр зохион бүтээгчийн философи гэдэг зүйлийг алдалгүйгээр улам илүү төгдөржүүлээд энийгээ цааш нь явуулж чадж байгаа брэнд бол яалч Volkswagen Group. Тийм болохоор миний хувьд Volkswagen Group-ийг бол дэлхийн номер 1 автомашин үйлдвэрлэгч групп гэж үздэг. Тэгээ магадгүй бах эсвэл нөгөө талаар Volkswagen Group-ийг Монголд нэг 3 жил ирээдээ удирдаад ажиллаж ирсэн хүний хувьд тэр юм уу бас энэ брэнд аюу хайртай байдаг. Удахгүй бас Volkswagen Group брэнд дахиад Монголд орж ирэх баха. Штат дотор байрлаж байгаа бас нэг онцлог барилгын нэг бол
мэдээж миний ардталд ажиллаж байгаа энэхүү Volkswagen дэлхийн хамгийн том шоурум. Харин ардталд нь барилж байгаа энэ хоёр шилэн хоёр ихэр энэ барилга бол дэлхийн хамгийн өндөр гараж гэж нэрлэгддэг барилга. Тэгэхээр юу вэ гэхээр үйлдвэр нь өөрөө өдөртөө 4,000 машин үйлдвэрлэдэг гэж хэлж ирсэн тийм ээ. Тэгэхээр үүнээс гарч байгаа багахан хувийг буюу яг энэ хотоос нь худалдаж авах хүсэлтэй хүмүүс нь эндээсээ худалдаж аваад үйлдвэрээс гарсан машинууд нь энэ гараж дотроо хадгалагдаад байж идэг. Тийм барилга. Тэгэхээр дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрч болох Volkswagen Group-ийн Wolfsburg буюу хуучин цагууд өнөөдөр Volkswagen хот гэж нэрлэдэг байсан. Энэ хотын төв зэгт байрлаж байгаа Volkswagen-ийн шоурум. Дэлхийн хамгийн том Volkswagen шоурум гэдэг утгаараа муу адил Volkswagen яг үндсэн флагшип буюу хамгийн лаг загварууд энэ дотор байгаа. Дээр нь дахиад инновацийн төв буюу Volkswagen брэнд нь өөр ямар шинэ технологиудыг хэрэгжүүлж байгаа гэдэг нь эндээ. Дээр нь бас тодорхой хэмжээний түүхэн буюу анхны Golf Beetle загварууд бас энд хавцаанаар байрладаг. Эндээ хоолндны ресторан. Тэгэхээр энэ Auto Stadt гэдэг нэрлэдэг байгаа цогцлбор нь өөрөө саяхан буюу 2000 онд анх бий болж байгуулагдсан. Тэгээд анхны гаргасан санхүүжилт нэг 430 сая еврогоор энэхүү том бүтээн байгуулалтыг хийжээ. Хэрвээ анзаарсан бол сүүлийн Volkswagen машинууд айгүй тийм царайлаг, опшн сайтай, тэр өнгөлөг болон үндсэн философиос жоохон өөрчлөлт эвдэгдэж байгаа. Тэгээд шалтгаан айгүй ингийн юу гэхээр 2016 онд санаж байна. Volkswagen-ын өөрсдийн жижиг хөдөлгөөрт жижиг багтаамжтай дизель хөдөлгөөрөө Америкийн зах зээлээр гаргаж борлуулсан хэдий ч түүн дотроо техникийн болон захирлуудын зүгээс гаргасан жижигхэн алдаа буюу хот утааг нуун дагдуулсан байсан. Алдаа нь Volkswagen Group-ийг тухайн үед би буруу санааг бол 11 тэрбум долларын торгуулд унгааж ирсэн. Түүний дараагаас буюу 2016 оноос эхлээд Volkswagen Group-ийн одоо менежментийнхэн байна. Ерөөдөө өөрсдийн бодлогоо өөрчлөөд илүү загварлаг, илүү инновацлог, илүү гоё тийм арт түмний машин хийя гэдэг энэ зорилтыг тавиад ажилласан. Өнөөдрийн Volkswagen-ууд ерөөдөө өнгөд нь их болсон. Жишээ нь сая доор мат хар өнгөтэй туурыг жишээ байх хэмжээний тий. Тэгэхээр опшнгууд маш сайжраа, технологиуд нь загвар нь гэсэн юм адил шинэ загварын Volkswagen-ууд илүү их сайжирсан байлээ.